Hi guys, батшин байна. Түрүүний жилээр бид энэ таард одоо цагираа зур дуу зурж сарж байсан. Тэгээд энэ голын цэг нэг энэ arc гэдэг horizontal яг гол нь гэж яриад. Тэгээд 3 пикселтэй тэгээ бодсон байгаа. Гэхдээ энэ одоо одоо Cosmos Linux-ийн талаар сайн мэдгүй ч юм уу одоо Radeon гэдэг хэмжээний талаар сайн мэдгүй хүмүүс бол бага зэрэг толгойн ярьж байгаа. Одоо энэ Radeon гэдэг нь болохоор хагас дугуй хэлж байгаа. Cosmos энэ жоохон ойлгомжгүй санагдаж магадгүй. Тэгвэл энийг арай хэлбэр болгохын тулд бид нэр түрүүн хаан витамин юм дээр салсан. Ellipse гэсэн функшн энэ шиг одоо болгоо ашиглах гэсэн үг. Тэгэхэд бол бид одоо өөрсдийн функшн зохионо гэсэн үг. Одоо бид нар энэ хичээлээр функшн бичиж сурна. Энэ саяны ellipse гэсэн функшн одоо бичих гэсэн үг. Түүнээс өмнө би нэг зүйлийг заахыг хүсэж байна. Би энийг одоо эхлэх цэгийн 1 гэдээ биччихэ. Одоо энэ булан гэсэн үг. Тэгээс одоо эндээс эхлээд энэ маань энд одоо 1 дээр одоо эхний яг энэ голын цэг маань нэрсэн гэсэн үг x center y тэгээд радиус нь 380. Гэхдээ энэгээр begin path гэж одоо тэгээд энэ close path гэж байгаас close path ингээд энэ дараагийн юунд бол close хийчихээр энэ дараагийн зурж байгаа нь одоо энэ зүйлс үүсэхгүй гэсэн үг. Түүнээс өмнө begin path гэдэг түрээлэл translate гэдэг функшн зааж байна. Translate энэ болохоор coordinate system-ийн зөөдөг байгаа. Translate width height хоёр параметр хаасан. Би одоо тэгвэл 00 гэдэг цэг маань эндээс эхэлж 00 зурж байгаа. Тэгвэл 00 гэдэг нь би энд 100 дээр шилжүүлээд ирэх гэж байна. 100 refresh. Одоо харж байгаа би энэ радиусын 1 болгочихъя. Энд 100 дээрээс эхлээд энэ 100 маань одоо 100 маань эхний цэг болсон гэсэн үг. Тэгээд 1 гэхэд дараа нь эндээс зураг гэж байна. Хуучин бидний координат систем нь болохоор magenta энэ бидний юм маань болохоор координат энэ булан маань 00 байсан учраас эндээс эхэлж хэмжээг авч сурч байсан. Тэгээд одоо энэ translate гэдэг нь болохоор 100 гэдэг энд ихлүүлсэн гэсэн үг. Эндээс эхлээд одоо бид 1 2 гэж одоо зурна гэсэн үг. Одоо энэ 1 гэдэг маань уушрал нь хуучин угаар бол энд байх хэвээр. Бид нэр translate одоо энэ эхлэх цэгийг энэ 100 гэд энд аваад ирсэн учраас дараа 1 гэдэг маань энд. Тэгээд энэ радиус маань одоо шийдэл 5 гэх юм бол энд ирж байна гэсэн. Хэрвээ энэ translate гэдэг байхгүй бол одоо нэг комент болгочих. Комент гэдэг нь энэ ташуур зураас комент гэдэг тавиад арталтны ясныг комент гэдэг байгаа. Комент гэдэг нь болохоор энэ програм уншиж чад энэ кодыг уншиж чад энийг харангуйта энэ бол зүгээр одоо комент ямар нэг юм илжүүлсэн юм байна гэж бодоод энийг юу ч хийхгүй гэсэн үг. Миний ард өмнөд юу ч хийсэн болно ч. Тэгээд энэ комментиг юу ч хийхгүй дараагийн мөрнөөс уншивчна гэсэн үг. Одоо энэ дээр болохоор харж энэ translate нь байх болохоор энэ хуучнаас эхэлж байна. 1 хэрэг энэ оронд өмнө бол ингэж бичих хэрэгтэй байсан бид нэр 100 гээд. Тэгэхгүй одоо 00 гэсэн ч одоо 00 гээд ирэхэд буцаад тэр ихнийхээ зэг дээр чинь тэгээд translate яран 100 ч бол 00 маань одоо энд ирчихнэ гэсэн үг. Эндээс эхэлж бид нар зурж байгаа гэсэн. Translate хийхээс өмнө бид нэг зүйлийг хийх хэрэгтэй. Дараа нь бид буцаагаад одоо хуучин байсан юм авах хэрэгтэй. Тэгэхэд бол буцаагаад одоо жишээлбэл translate олон дахин translate хийсэн тэрний дараа санах гэж хэцүү юм болно.
Тэгэхээр тэрний өмнө зүгээр save гэж бичдэг байгаа. Save хэрэг бороо санааг бол translate save гэж ашигласан юм болоо. Save. Can save triangle. Save. Ана save store. Save гэдэг. Одоо энэ маань бидний анх энд байсан одоо координат системийг сандсан гэсэн үг. Дараа нь бид нэр хичнээн шилжүүлээд тэгээд дараа нь бид нэр буцаахтаа буцаа сервиснээс очлоо restore гэж хураачдаг байгаа. Одоо зайтай явчих. Тэгээд бид шинэ юу нээлээ шинэ одоо зам тэгээд сэвлсэн анх координат систем. Дараа нь бид нэр translate хийгээд тэгээд дараа нь x y координат систем зараад ингээд одоо цагаар дугуйгаа зурчаад буцаагаад одоо translate restore гэх юм байна. Буцаагаад энийг хийчих гэсэн үг. Буцаагаад translate хасах 100 энд 0 гэдэг юм одоо энд ирсэн байгаа. 0 гэдэг юм энэ цэг болцсон учраас энэ цэг болцсон бид нар буцааж хасах 100-аар явуулаад хасах дээшээ хасах 100-аар явуулаад тэгжиж буцаж ирнэ гэсэн. Ингэж энэ цэжил толгой өгдөхийн оронд зүгээр restore гэж бичдэг. Restore function. Тэгээд бид нар буцаад анхныхаа цэг дээр ирсэн. Тэгээд close байд юм хаачих юм гэсэн. Энд би одоо эднэрийг бид нэр энэ саяны бичсэн кодоо бүгд энэ таавар оруулаад бүгдийн function ellipse with scale brackets нэлдэг энэ word юу гэж хэлдэг замхаа. Тэгээд дугаар алтан дээр нэг одоо энэ маань function болчихж байна гэсэн үг. Энэ маань одоо бүх юм wrapper гэдэг. Одоо энэ код блок болчихж байна гэсэн үг. Энэ дараа нь бид нэр ellipse гэдэг function дуудаа ажиллуулахад ellipse тэгэд энэ код маань одоо ажиллана гэсэн үг. Одоо жишээлбэл харъя. Яа команд өгчээ. Яахад бидэнд юу ч байхгүй. Дараа нь энэ function-ыг дуудаа ажиллуулангууд энэ кодууд маань бүгдээр ажилласан гэсэн үг. Одоо энэ center x center y тэгээд урт өндөр маань одоо энэ ellipse гэдэг function маань энэ дөрөвийг авч байна. Тэгвэл одоо энийг авчиж яг санийх шиг x y with энийг энэ өргөн өндөр гэж тэгээд translate-ийг одоо явуултаа x y одоо энэ хоёр хийсэн тоор бид нэр явуулангууд энэ translate-ийн coordinates-ийн шилжчихнэ гэсэн үг. Тэр 0 энэ дээр байна. Тэгээд нэгийн хэсэгтээ би дугуй зурхийг хүсэж байна. Тэгээд scale гэдэг function одоо та бас заахыг хүсэж байна. Тэгээд энэ сүүлийн function тэгээд бид нэр ellipse гэдэг юм хийчихнэ гэсэн үг. HTML scale scale гэдэг нь болохоор хоёр параметр авдаг. Тэгээд эхнийх нь за юу ч содоо харчээ. Байлал scale эхнийх нь 50 хоёр дахьыг нь 1 гэж өгч. Тэгээ одоо юу болох юм харъя. Тэгээ энэ функшныг удаж ажиллуулахдаа бид нар голын цэгийг нь мэдээж 250 250 шилжүүлээд
Гэхдээ шилжүүлж байгаа юм код зүгээр энэ бол одоо энэ дотор байгаа бүх зүйл ерөөсөө нууц гэсэн үг энэ функшн дотор байгаа. Энэ яг за сүүлийн тоогийн өргөн өндөр гэдэг бид энэ кодонд ашиглаагүй учраас бид энд ямар ч хамаагүй тавьчихсан болно. Энд 0 гэж тавьчих зардаа. Сave. Одоо энэ харж байгаа бол энэ 50 гэдэг нь 2 тийш x координатаар одоо 2 тийш сонгоцсон байна. Одоо тэгэхээр энийг 50 болгох юм бол одоо саяны функшн маань ингээд сунгаад байна л гэсэн үг. Тэгэхээр бид одоо энэний өргөн энэ гэсэн үг. Тэгээд өндөр нь энэ. Тэгээд бид одоо хэр хэмжээтэй ellipse одоо энийг зурах вэ? Одоо жишээлбэл энийг зурахад 300 яг одоо энэ функшн бид нэр одоо хийж ийн гэсэн үг. 300 тэр баг зэрэг өөр болж байна. Тэгээд тэнц таврал хийж чадчих. Яах гэж байгаа ч. Translate нэг symbol. Гэтэ надад таалагдчихваа. 1:30 гэдэг зүйл яаж чинь. 30. Really scale тэгээд line тэгсэн чинь сунгацдаг юм байна л да энэ. Окей. Гэтэ энэ бол хамгийн амархан шийдэл нь гэж бодож байна. Нэрээ жоох өндөрөөр нь одоо энэ шийдэл энийг би арай жоох өндөр цагаар заръя гэж бодож байна. 80. Нэрээ тэгэхэд би энэ зураас нь мөртлөө одоо ингэ сунцдаг гэж би мэдсэнгөө. Гэтэ нэрээ зураас нь яг одоо яг энэ шиг нүгээр хийх юм бол арай жоохон төвөгтэй. Начис үгээрэл одоо гаргаж. Гэтэ бид нэр энэ чидэрээ function өөрсдийн function бидний бичих сурлаа. Тэгээд scale гэдэг юу сурлаа, translate гэдэг сурлаа, save file тэгээд restore буцаагаад сэргээчдгийг сурлаа. Одоо бид хийсэн одоо 30 тэг өөр газар бас цагаар зорж үзье. Гэхдээ одоо энд болохоор одоо save хийгээд 30 байсан координат системийг авах байсан. Тэгээд save-ийг дараа translate хийгээд буцаагаад restore хийгээд анхныхаа байсан координатын систем орчих гэсэн. Тэгэхээр энэ нэст ямар ч үйлчлэг үзүүлэхгүй гэсэн. Одоо дахиад энэ цагаар зурхтаа бид 50 одоо илүү амархан болж байгаа. Эдгээр өөрсдийн функшн одоо цугласан. Энэ нь болохоор 150 дараагийн чиглэл бид loop гэдэг имийг заах болно. Хэрвээ бид одоо 150 шигийг цагаар зурхаар бол одоо юу болох вэ гэдгийг бодож нэрийдэх юм бол бид нэр 150 удаа хуулаад тэгээд энэ бүгдийг бичих гэж аимшигтай болно гэсэн үг. Тэгэхгүйгээр илүү амархан арга компьютероор өөрөөр нь бичдэг. Надад 150 удаа зураад өгөө. Ингээд та зураад өгөө гэдэг нэг удаа хэлчих гэсэн үг. Тэгээд компьютер маань өөрөө 150 удаа бидний өмнөөс ингээд зарчна гэсэн үг. Одоо гэдэг бичсэн өнөөдөр бол функшнгаар бичих сурлаа. 200 шиг 150 энэ нь 15 одоо бид энэ arc гэдэг ядаргаатай зүйлсийн талаар энэ таамаа бид нарыг дахиж бич толгой өгдөхгүйгээр зөвхөн ellipse энэ амарханаар зэрэг зарж ялцсан. Үүгээр энэ хичээлээ дуусгая. Тэгээд бидний нэг цагийн хооронд бичих код маань ерөнхийдөө дуусчлаа гэж бодож байгаа хугацаа байна. Гэхдээ чам миний хичээл таалагдсан бол одоо миний чаналын дор комент бичүүлдэг хүсэж байна.
Одоо энэ авсаад иж. Гэхдээ миний одоо видеоны доор комент хийжүүлдэж болно. Эсвэл надад юугаар хийж болно? Нэг Google Plus-аар бүгдч болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар надад мэдгэхийг хүсэж байна. Тэрээ илүү их хичээл миний хичээлд таалагдж байна. Илүү JavaScript класс сурья. Эсвэл магадгүй та нарт 2-3 тоглоом хийж үзүүлж магадгүй. Би ихтэй та нарт энэ цагийн оронд ямар ч параметр заахгүйгээр зөвхөн параметр яаж бичдэг вэ гэдгийг л харуулахыг хүссэн. Хэрвээ бид нэр тоглоом хийя гэх юм бол биднээс параметрийн талаар нэлийн багтар мэдлэг шаардах болно. Хэрвээ бүр мэргэжлийн түвшинд сайн хийя гэж бодсон бол одоо нэлээд бас мэдлэг шаардах болно. Гэхдээ би тэднийг бүгдийг хийж үзүүлж болно. Одоо JavaScript одоо энэ бол бидний ашиглаад байгаа энэ параметр бол JavaScript гэдэг. Энэ JavaScript-ийн HTML5 ашиглаад бид нэр хэд хэдэн тоглоом хийж үзэж болно. Тэгээд тэр орондоо бид маш их зүйлийг сурна. Тэгээд 6-тай байх болно гэж бодож байна. Тэгээд ямар нэг миний хэлж байгаа зүйл коммент хийчээрээ, subscribe, like дараарай. Тэгээд таалагдж байгаа зүгээр тэр надад мэддэг дээр л хийж өсөж байна. Эсвэл веб хийж сурмаар байгаа. Веб ямар нэгэн параметрийн тим хичээл тиймэрхүү юм заагаад өгөөч гэх юм бол тэр зааж өгч болно. Гэхдээ гэрийн даалгавар ч юм уу тим юм бол хийж өгөхгүй шин. Тэрнийг айлчээ. Тэгээд дараа уулзлаа баяр та.